Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хинтээ аймгийн Алтан гац зоотонд лаборатори нэгдүгээр сургуулийн шудраг ёсны клубээс зохион байгуулж байгаа шудраг ёсыг түгээе подкаст эхний дугаар маань эхэлж байна. Клубийн гишүүн 6E ангийн сурагч Б Мөнх Цэнгэл, 8А ангийн сурагч О Анх Цэцэг, 8А ангийн сурагч Хонгор Зул миний бие болон зочин багшаар бидэнтэй хамт шудраг ёсны талаар хэлэлцэх гэж Тэмүүжин цогцлбор сургуулийн нийгмийн ухааны багшаар ажилладаг Монгол улсын зөвлөх багш Эрдэнэ Цэцэг багш маань оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Хэрлэн 1-р сургуулийн шудраг ёсны клубын сурагчид та бүхэндээ ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Зочин багшаар ирсэн дахин баярлалаа. Урилгыг минь хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Багшаа, шудраг ёс гэдэг нь чухам юу гэлтэгдэг вэ? Та энийг өөрийнхөө зүгээс юу гэж боддог талаараа бидэнтэй хуваалцаж өгнө үү? За, шудраг ёсны талаар мэдээж хүн төрөлхтөн анх үүссэн цагаас эхлээд шудраг ёс гэж юу юм бэ гэдгийг бол эргцүүлж, ярьж, судлаачид, эрдэмтэд маш олон талаар энгийн хүмүүс ч гэсэн энэ талаар бол маш олон санаа бодлоо бол хэлдэг байгаа. Тэгэхээр шудраг ёс гэдэг бол ерөөсөө нийт хүн төрөлхтний хамгийн үн цэнтэй зүйлсийн нэг. Хүн төрөлхтөн анх бий болсон цагт олон үн зүйлсээ бүтээсэн тийм ээ. Та нарын хувьд ч гэсэн үн цэнтэй зүйлс байгаа тийм. Хайрладаг тийм ээ. Хамгаас үнэтэй гэр бүл аав ээж гэх тэрнтэй адилхан хүн төрөлхтний хувьд ямар ч нийгэмд байсан, ямар ч түүхийн цаг үед байсан, ямар ч ард түмэн байсан бүгд шудраг ёсыг зохицлоохын төлөө тэмцэж ирсэн, тэмцээрч байгаа, тэмцэгч болно. Тэгэхээр шудраг ёс гэдэг нь нийт хүн төрөлхтний сайн сайханд хүргэдэг тэр одоо зүйл юм аа гэж бас ойлгож болно. За тэгэхээр шудраг ёсыг үгүй болоход тийм ээ шудраг ёс гэдэг зүйл үгүй болчих юм бол дэлхий ямар ах болоо тийм ээ гэж эрдэмтэд мэдээж төсөөлсөн, бодсон, ярьсан энэ дэр нөгөө Германы суутай гүн ухаантай Иммануил Кант гэж хүн байдаг. Энэ хүн болохоор ингэж хэлсэн байдаг. Шудраг ёсыг үгүй болоход амьдралын үн цэнтэй болгох зүйл маань үгүй болно. Тэгэхээр эн чинь одоо амьдралыг үн цэнтэй болгож байгаа бидний амьдралыг өдөр тутамдаа баяр баясгалтай болгож байгаа, сайн сайхан болгож байгаа, аз жаргалтай болгож байгаа зүйлийн нэг бол яалтчгүй шудраг ёс юм те. Тэгэхээр шудраг ёс гэдэг маань ерөөсөө шудраг байх. Шудраг байх. Шудраг байна гэдэг маань шудраг ёс юм. Миний хувьд нэг асуулт байгаамаа багшаа. Хүүхдүүд бидний хувьд бол хогоо, хогийн саванд таях, хүнтэй ээлдэг зүв харьцах, настай хүнд туслах эдгээр бяцхан зүйлсээс эхлээд шудраг ёс бий болдог болов уу гэж боддгоо. Тэгвэл таны хувьд шудраг ёсыг зохицлоодог гол хүчин зүйлс нь юу юм бол үүнийхээ тухай өөрийнхөө үзэл бодлоо бидэнд хуваалцсан уу? За тэгэхээр шудраг ёсны тухай ярихад мэдээж хувь хүний тийм ээ шудраг ёс, нийгмийн шудраг ёс гэдэг ярьдаг. Мэдээж хувь хүний өдөр тутамдаа хийж байгаа тэр бодож байгаа бодол, хийж байгаа үйлдэл тий хэлж байгаа үг бүхэн зөв байх юм бол шудраг байна гэсэн үг тий. Тэгэхээр хувь хүний шудраг ёс бол нийгмийн шудраг ёсыг бий болгодог. Нийгмийн шудраг ёс байна гэдэг маань хүн төрөлхтөн шудраг байна. Тэгэхээр хүн төрөлхтний хувьд бол шудраг ёс гэдэг зүйл бол одоо юм мөнхийн юм үн цэнтэй зүйл нэг сая багшин дурдсан шүү дээ тий. За тэгэхээр шудраг ёс гэдгийг яг юу юм бэ гэдэг ингээд эрдэмтэд ярьсаар байгаад юм дөрвөн зүйл дээр л одоо гол анхаарлаа хандуулсан байдаг. Шудраг ёсыг бий болгодог юм дөрвөн гол хүчин зүйл байна гэж үздэг юм байна. За нэгдүгээрт нь болохоор зөв ёс гэж байгаа. Зөв ёс. Энэ юу вэ гэвэл ерөөсөө альва зүйлийг хийхдээ, бодохдоо, ярихдаа тий зохистой буруу зүйл хийхгүй. Ерөөсөө бүх юм зохистой юм хэм хэмжээнд ингэж байх хэрэгтэй. Буруу зүйл ерөөсөө хийхгүй байвал энэ бол зөв ёс. Энэ л шудраг ёсны эхний шинж. Хоёр дахь шинж нь болохоор тэгш ёс гэж байгаа. Тэгш байх. Тэгш ёс гэж сонсч байсан байх тий. Тэгэхээр өнөөдөр дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байна те 7 тэрбум. За тэгвэл тэр хүмүүс бол мэдээж өндөр нам, өргөн бүдүүн, одоо нүүр цараа юу гэдгийг те хувь хүний давтагдшгүй тэр шинжүүдээр бол мэдээж өөр өөрийн хувийн онцлогтой. Тэгвэл тэр онцлог шинжүүдээр нь хар юм уу, шар юм уу, бор юм уу, цагаан юм уу те арстын юм уу гэдэг юм уу, баян юм уу, ядуу юм уу, хаан юм уу, ерөнхийлөгч юм уу гэхгүйгээр бүх хүнтэй алагчлалгүй шудраг одоо ингээд тэгш харьцаж байвал энэ бол тэгш ёс. Тэгэхээр энэ нэгдүгээрт нь зөв ёс, хоёрдугаарт нь тэгш ёс, за гуравдугаарт нь үнэн ёс. Үнэн байх. Худал хуурмаггүй альва зүйлийг хийхдээ ямар ч худал хуурмаг байхгүй үнэнчээр хийж байвал энэ бас шудраг ёс. Тийм ээ? Тий. За дөрөвдүгээрт нь болохоор
альва зүйлд хит нэг талыг барьж одоо зарим хүмүүс их туйлширд хүмүүс байдаг те хит нэг талыг эсвэл хит өөрийгөө дөглгээд миний зөв гэд бусдын нөгөө санаа бодлыг анхаарахгүй байгаад байдаг те тэгвэл альва зүйлд альва асуудлыг харахтаа те шийдэхдээ тэр дандаа туйлшрахгүйгээр нэг талыг хит барихгүйгээр ингэж туйлшрахгүй байвал энэ бас шудрах хэвээр холбогдно. Тэгэхээр шудрах хэсгийг зогслоодаг ийм дөрвөн зүйлэл хүн төрөлхтний хувьд бол зөв ёс, тэгш ёс, үнэн ёс, туйлшрахгүй байх. Энэ дөрв байх юм бол шудраг бас тогтож байна гэж үздэг. За баярлалаа өгшөө. Сайн байна өгшөө. Надад нэг асуулт байгаамаа. Шудрагаас бид хүний амьдралд ямар эерэг нөлөөтэй вэ? За тэгэхээр шудрах бол бидний өдөр тутмын амьдралтай холбогдож байна тийм ээ. За шудрах хүн бүх хүн шудраг байх юм бол те шудрах хэсгийг баримталдаг бол энэ нийгэм маань ямар байх вэ та бодоод үз те. Таны ангийн 30 хүүхэд байлаа. 30-уулаа бүгд гоё шудраг заграншинтай өдөр болгон шудраг байдаг. Бие биендээ зөв үйлдэлийг одоо бие биендээ үлгэр дуурайл үзүүлдэг, зөв үйлийг хийдэг. Ийм байх бол танаа ямар ах бол багш нар загнах болоо өдөр болгон даалгавраа хийгээд яах бол багш нар та нар яагаад өнөөдөр даалгавраа хийсэн гэдэг ах уу? Үгүй тий. Тэгэхээр ерөөсөө хэрвээ бүх хүн үнэхээр шудраг ёсыг баримтлаад ингээд өдөр тутмын амьдралдаа хичээлдээ үйл ажиллагаандаа дадал болгочих юм бол ерөөсөө амар амгалан нийгэм бий болох юм шиг. Ерөөсөө ямар ч буруу юм баг. Тэгээд бүх хүн сэтгэл санааны хувьд амар амгалан нийгэм маань ч гэсэн ямар ч гэмт хэрэг байхгүй, муу зүйл байхгүй, муу одоо ямар нэг сөрөг үр дагавартай юм юу ч гарахгүй. Бүх хүн рүү инээмсэглээл тэ ингээд ийм гоё нийгэм бий болох юм шүү дээ тэ. За тэгэхээр шудраг ёсыг тогтоохын тулд дэлхийг соноосон ч яах вэ гэд Германы зохиолч хэлсэн гэж юм л та. Тэгэхээр энэ шудраг ёс гэдэг ямар их үн цэнтэй вэ гэдгийг илтгэж байгаа үгүй дээ тий. Дэлхий гэдэг өөрөө хэрвээ дэлхий байхгүй хүн байх юм уу? Байхгүй шүү дээ тий. Тэгэхээр чин шудраг ёс буюу шудраг хүн байхгүй л энэ дэлхий өөр яах нь байхгүйсэн үгүй болно. Тэгэхээр ерөөсөө дэлхий бол тэр 7 тэрбум гаруй хүн бол шудраг байгаасай шудраг байлгахын төлөө л бид нар ингээд тэмцэх хэрэгтэй ахна шүү дээ тий. Тэгэхээр шудраг хүн дийлчих юм бол шудраг нийгэм байна, шудраг дэлхий байна, шудраг ертөнцид бид айхгүйгээр амар амгалан амьдарч болох нэ л гэсэн. За баярлалаа гшээ. Шудрагаас нь бидний амьдрал байхгүй мөн хараахан оршин тогтноогүй байсан бол бидний өнөөгийн нийгэм ямар байх байсан бол та өөрийнхөө бодлыг хуваалцаач. Байхгүй. Хүн өдвөрлөгтөн анх үүсэхдээ нөгөө байгаль дарга бэлэн үр жимсээ түүгээд энийг болохоор бид нар юу гэж байгаа төвөрлөх аж ахуй гэсэн шүү дээ. Эрэгтэйчүүд нь ан гураа агнадаг, энийг олзуурлах аж ахуй загас барьдаг те. Тэгээд агуу одоо ингээд агуу цуглараад бүгдээрээ ингээд бүх юмаа ингээд ширээн дээрээ дэлгэж тавил бид нар мэддэг үстэй те. Тэр шиг ингээд тавьчаад бүгдээрээ ингээд тэгш ингээд хуваагаад ингээд иддэг байсан байхгүй юу? Хүн төрлөخت анх үүсэхдээ. Гэтэл нөгөө овог үүсээд овгийн удирдах ширтнийг хүн гараад ирсэн те. Тэгээ овгийн удирдагч аажмаар тэр нөгөө юмнаас чинь өөртөө яасан илүүг авсан. Энийг хүүхдэд жоохон дахиад ахиух идүүлчих энэ жимс гоё амттай байна гэдэг хүүхдэд илүүг өгсөн байхгүй. Ингэснээр нөгөө шудраг бус юм чинь яаж эхэлсэн? Эхэлсэн байх нь ш. Тэнгүүд нөгөө овгийн бусад гişүүд харангуудаа тэр овгийн ахлагч нь шудраг бус үйлдэлийг дургуйцэж эхэлж байгаа. Эсэргүүцэж эхэлж байна те. Тэгэхээр шудраг бус юм гэдэг нь үргэлж яах нь эсэргүүцэлтэй тулгарч байдаг. Эсэргүүцэлтэй тулгарч байдаг. Энийг тэр YouTube дээр маш гоё бичлэгийг бид нар сайн сургалтын үеэр үзсэн байхгүй юу. Тэгэхээр энэ шудраг бусыг эсэргүүцэж байгаа тэр зан характер зөвхөн хүнд байдгийн болоо эсвэл бас амтнд байдаг юм болоо тий гэд тэр бичлэг дээр сармагчин дээр туршилт хийж байгаа. Тэгээ хоёр ингээд сармагчин ингээд торон тийчээд ингээд яг тэр хоёр сармагчин бие нэгэ харж байгаа хгүй тороор ингээд тусгаарлагдаад тэгээд тэр сармагчинд ингээд чулуунууд өгцөн. Тэгээд тэр чулууг нөгөө ингээд туршилт хийж байгаа эрдэмтэн маань ингээд юу вэ? Нэг чулуу авч өг гэд хэлнэ. Ингээд за тэнгуү чулууг сармагч авч өгөнгөд ургас тэмхэр шагнасан хоёул ингээд хэрчим ургас тэмэг. Тэнгуүт ингээд аягүй дуртай ургас тэмхий идэхийн тулд яаж яана чулууг авч өгөөдсөн байхгүй. Тэнгуүт нь нэг дараагийн нөгөө нэг сармагчинд нь болохоор ургас тэмхэж усан үзэн өгсөн байхгүй. Тэгэл усан үзэн өгж байгаа харангуйтаа нөгөө торны сармагч ууралж эхэлсэн. Уурлангуутаа нөгөө чулуугаа нөгөө эрдэмтэн рүү өгөхгүй чулуудах тэгсэн ч гэсэн өгж байгаа. Тэгэл дахиад нөгөө сармагчингаа аргуул нөгөө сармагчинд усан үзэн өгөөдсөн. Өөрт нь болохоор ургас тэм хөгөөдсөн байхгүй. Тэгэхээр нөгөө шудраг болсон амтан хүртэл яадаг байх нь.
эсэргүүцдэг байх нь шүү дээ, тий. Тэгэхээр тэр туршилтаар бол амьтанд мэдээж оюун ухаан байхгүй, тий. Ёс суртахуун байхгүй. Бид нар амьтнаас бол оюун ухаантай ёс суртахуунлаг байдлаараа хүн бол ялгардаг, тий. Гэтэл хүн яагаад тийм ёс суртахуунлаг хэрнээ шудраг бусыг үйлдээд байдаг юм болоо? Яагаад тэр тэгш бус үйлдэлээ гаргаад идэх юм болоо гэж. Сая нөгөө бидний түүхийн шилдэр ус центрээр одоо эртний үеэс эхлээл ерөөсө хүн төрөлхтний бүхий л үеийн шудраг бас зүйл байгаад ангууд шудраг осны төлөө тэмцэгчд яагаад гэсэн байгаад байна те. Тэгэхээр шудраг ёсны төлөө тэмцээр ирсэн энэ хүмүүс бол эсэргүүцэлтэй тулгарч ирсэн те бүр шатаагдж ирсэн дундад зууны үед үл те бүр ингээд шашны шүүхээр ороо шатаагдж амь насаа алдаж ирсэн. Тэгсэн хэрнээ одоо хүртэл хүмүүс шудраг осны төлөө тэмцээр байгаа. Тэгэхээр шудраг ус бол яалтчгүй нөгөө бүх цаг үеийн түүхэнд нөгөө шижир алтвал хамгаас үн цэнтэй гэж хүмүүс алтны төлөө амиа өгдөг гэдэг шүү дээ, кинод дээр гардаг тийм. Яг тэрнтэй адилхан шудраг усыг шижир алттай зөөлж болно. Тийм. Хэрвээ шудраг ус өгөө болчих юм бол тийм хүн төрөлхтөн байхгүй болно л гэсэн. Оюун ухаанд хүн төрөлхтөн үйлдэл хийж чадахгүй бүгд буруу үйлдэл хийгээд эхэлнэ. Буруу үйлдэл эхлэнгүүд гэмт хэрэг ихсэн, гэмт хэрэг тэгээд бүх юмыг шудраг бусын нүдээр хараад эхлэнгүүд шудраг ус дэлхий дээр байхгүй хүн төрөлхтөн өөрсдөө танихаа болно л гэсэн. За баярлалаа. За нийгэмд шудраг усыг хэрхэн түгээх вэ гэх асуултын тухай бидэнд зөвлөгөө өгнө үү? За тэгэхээр мэдээж түгээх гол арга бол миний хувьд боловсрал гэж бодож байгаа. Боловсролын үндэс суурийг тавьч нь бол танай аав ээж гэр бүл. Тэгэхээр шудраг ёсны боловсролыг олгох хамгийн анхдагч одоо хүмүүс бол аав ээж чинь буюу гэр бүл. Гэр бүлдээ дөнгөж одоо чамайг тэр одоо нийгэмшилтийн эхний шатанд чинь хүний хүн болгож байгаа тэр одоо гол аав ээж чинь чамд энэ бол муу зүйл шүү, энэ бол буруу зүйл шүү, энэ бол худал хуурмаг зүйл шүү. Хэрвээ энийг хийх юм бол бусад хүн чамд дургуутсан, эсэргүүцсэн тийм болохоор чи дандаа зөвийг хийгээрээ, үнэнчээр хийгээрээ хүмүүс тэгш хандаарай гэж нэг аав ээж чинь эхлэж хандсан. Тэгэхээр энэ бол шудраг усны боловсролыг анхлан түгээгчдүүд гэр бүл юм, аав ээж чинь юм, ах эгч чинь юм, өвөө эмээ чинь юм. За тэгээд дараа нь бол мэдээж бид нар найз нөхдөдтэй болдог тийм. Тэгэхээр шудраг усны боловсролыг олж авах дараагийн сувг бол найз нөхөд буюу үе тэнгийн. Сургуулаас авдаггүй аав ээж нь хэлдэггүй тэр зүйлийг та нар найз нөхдөс олж авдаг тийм. Тэгвэл найз нөхдөөгөө харилцахдаа тийм ангийн найз нөхөд тийм за байрны найз нөхөд, гудамжны найз нөхдөдтэйгээ харилцахдаа дандаа шудраг усыг баримтлаарай. Би хэрвээ шудраг усыг баримтлахгүй байвал чиний ингэж байгаа чинь буруу байна гэд зөвөр засаж аваарай. Ингэж нөгөө найздаа нөлөөлж үе тэнгийнхэндээ нөлөөлж шудраг усны боловсролыг олгоорой. За мэдээж тэгээд хамгийн дараагийн үе шат бол мэдээж сургууль багш нар бид нар заах хэрэгтэй тий. Та нарт ингээд шудраг усны боловсролыг түгээх дараагийн алхам бол мэдээж сургууль байгаа. Тэгэл хүн бол насан туршдаа суралцагч байдаг, насан туршдаа боловсролыг олж авдаг учраас хүн өвгөн болсон, эмгэн болсон хойноож гисэн шудраг усны боловсролыг эзэмсээр явна. Ийхүү өнөөдрийн подкаст маань өндөрлөж байна. Бидэнд шудраг усны үзэл санаа, мэдлэг мэдээлэл өгсөн Тэмүүжин Цогцлбор сургуулийн Эрдэнэ цэцэг багштай болон сонирхолтой асуулт асуусан клубийн 2 сурагчдаа баярлалаа. Анхаарлаар шагнаж бид бүхний подкастыг сонссон та бүхэнтэй талархаж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.